Өнөөдөр төрийн оронд хөх цайн цемент шохон үйлдвэр, цагаан суургын зис моливдены баяжуулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурх ажиллагаа боллоо. Эдгээр гэрээнд хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын засгийн газар болон Монголын алт Эрдэнэс цагаан суурга компани хооронд байгуулагдсан юм. Цагаан суургын зис моливдены баяжуулах үйлдвэрийн 1 тэрбум $1 хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжснээр улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр 5 жилийн хугацаанд 3.3 их найт төгрөг төвлөрүүлэх буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 1000 гаруй хүн ажлын байраар хангагдана гэсэн мэдээллийг энэ үеэр өглөө төсөлд шаардлагатай байсан 680 гаруй сая $1 холбооны бүгд найрамдах Герман улсын болон олон улсын банк санхүүгийн байгууллага санхүүжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Монгол Улсын засгийн газар энэ өдөр хувийн хвшил суурилагдсан үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжиж дотоодын үйлдвэрлэгчдэд анх удаага хөрөнгө оруулалтын тухай хууль гарснаас хойш гэрээнд гарын үсэг зурж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг өөрөөр хэлбэл анх удаага Монгол Улсын засгийн газар үндэснийхээ үйлдвэрлэгчдэд хийж байна гэж ингэж ойлгож байна. Монгол улс болон холбооны бүгд найрамдах Герман улсын хооронд түүхийд ашигт аж үйлдвэр технологийн салбарт хамтран ажиллах хэлцээр байгуулагдсан байдаг. Энэ хэлцээрийн дагуу бид нар бүтээгдэхүүнээ Герман улсад гаргаж Герман улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр үлдэж байгаа санхүүжилтийн асуудлыг шийдэх ийм урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл тавьж байгаа. Үүний ухтар болгож одоо энэ хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын хуулийн дагуу татврын орчинд тогтворжуулсан, дэмжсэн ийм гэрээ байгуулагдсанаар бол цаашдын хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудлыг шийдэхэд маш төхөн болох юм байна. Одоо гол чухал бичиг баримтын нэг гэж бид нэр үзэж байгаа. Хугацааны цемент шохон үйлдвэрт хэрэгжих 351.6 сая $1 хөрөнгө оруулалттай төслийн үлдэгдэл 88 сая $1 хөрөнгө оруулалтыг энэ гэрээгээр мөн шийдэж байна. Төсөл хэрэгжснээр улсын төсөвт мөн хуулийн дагуу хэлбэрээр 961.9 сая $1 буюу жилд 32.1 сая $1 төвлөрүүлэхээр тооцоолжээ. Төслийн үр дүнд 500 орчим ажлын байр шинээр бий болж үйлдвэрлэл явуулахад Орон аймгийн Далан жаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг мөн төсөл хэрэгжүүлэгч өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар тохиролцжээ. Тэгэхээр ялгаа бол түрүүн оюутлогоо 5-7 төслүүдээс ялгаатай нь энэ бол төрийн ямар нэг оролцоогүй зөвхөн төрөөс дэмжлэг хүссэн ийм хөрөнгө оруулалтын гэрээ. За сая хөрөнгө оруулалтын хийх үе шатлалын асуудлыг ярьж байна. За цагаан суургын ордын хувьд бол 5 жилийн ийм 5 үе шатлалтай хийгдэн хөрөнгө оруулалт жил бүрээр нь заасан байж байгаа. Мэдээж зах зээлийн байдал, төслийг хэрэгжих явц, техник эдийн засгийн үндэслэлд тухайн үед өөрчлөлт орсон тохиолдолд энийг дагаж өөрчлөгдөх хэлбэрээр. Гэхдээ яг одоогийн гэрээнд бол 5 жилийн дотор энэ төсөл маань бүрэн хэрэгжээд эхлэх ийм төлөвлөгөөтэй байгаа. Ийм хүнийт 1.3 тэрбум $1 хөрөнгө оруулалт шаардагдсан төсөл хэрэгжснээр эдгээр хоёр төслүүдээс гадна бусад үйлдвэрлэгчид гадны хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай гэрээ байгуулах боломжийг нээж байна гэж аж үйлдвэрийн сайд хэлсэн юм. За энэ хоёр гэрээг оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнээс ангид буюу огт өөр хэлбэрээр авч үзхийг хүслээ. За хөрөнгө оруулалтын үр дүнд эдгээр үйлдвэрүүд нь тогтвортой ажиллаж улсын төсөвт жилд дунджаар 500 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төдийгүй дагалдах үйлдвэрүүд ч дагаад хөгжих боломжтой гэж үзэж байна.